Өнөөдөр хинч байсан хамаагүй өөр ингэсэн бодит бяцхан гүрнийг бий болгоош. Тэр нь улмаар эдийн засгийн ач холбогдол бүхий баялаг бий болгодог гарааны бизнесийг үүсгдэг цаг нь болчиход байгаа. Тэгвэл гарааны бизнес нэвтрүүлэг маань яг л энийг хийгээ явж байгаа Монгол entrepreneur-үүд маань бизнесийн түүх, алдаа, сургамжуудыг хуваалцдаг ийм нэвтрүүлэг байгаа. Өдөр бод гэж хийм бэ гэж тийм үү. Өнгөөр эхлэе. Тэгээ эхний асуулт. Чи урд надаас ч асууж байсан. Entrepreneur гэж юм бэ? Entrepreneur хүн гэдэг бол толгой дотор байгаа санаагаа удаан хатгалаад байдгүй шууд гараад хийдэг. Тийм л хүн хэлж байгаа. Ямар ч бизнес хийж болно. Ямар ч бизнес технологи заавал байх хэрэггүй тий. Тэгвэл эдгээр чи entrepreneur-ийнхаа түүхийг хуваалцаач бид нарт. Ер нь хаанаас гарч юу ийгээд яагаад чамд өнөөдөр entrepreneur-уудын тухай ярих эрх байгаа юм тий? За миний хамгийн анхны бизнес оюутан цагийн хувцас зардаг бизнес байсан. За энэний дараагаар Америкт нэг Uber шиг компани байгуулах гэж нэлээд явсан. За одоо миний хамгийн сүүлийн яг төвлөрч байгаа бизнес бол CallPro гэдэг байгууллагын харилцаа холбоо дуудлагын төвийг автоматжуулдаг ийм компани одоо босгоо явж байна. CallPro амжилттай явж байгаа бизнес тийм үү? Хэд алдсны дараа амжилттай бизнес эрхэлж байна? За миний тоолж байгаагаар бол нэг 4-5 удаа оролцсны дараагаар боссон бизнес гэж би харж байгаа. Монгол, Америкт. Тий. Хоёуланд. За Хоёуланд. тэгвэл тэгээ CallPro одоо тэгвэл хоёулаа алдааны тухай буцааж явчих ярин заяа. Тэгэхдээ CallPro-гийн тухай ярил л да энэ манай үзэгчд мэдгүй байгаа. Эдгээр одын яг өдөр тутмын ажил болох энэ CallPro гэж юу стартапын юу хийдгийг тэрийг тайлбарлаа. Хэдэн үнэтэй тийм ээ? Нөгөө деталаа яриулдаг шүү дээ хоёулаа тэрийг ярив. Нэгдүгээр бизнес юу хийдэг вэ гэхээс өмнө энэ бизнес ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэдгийг би хэлэх зүйтэй байна те. За өмнө нь бол байгууллагууд call center гэдэг нөө дуудлагын төв хийн те. Дуудлагын төв хийхийн тулд 20-30 саяар серверүүд үрж тавьдаг, хөрвөлттэй өрөө авдаг. Тэгээд нэг инженер ажилуулдаг те. Тэгээд нэг дараа нь нэг дугаар дээр олон дуудлага зэрэг авдаг, тусгай шугамын түрээс төлдөг гэдэг. Ерөөсөө компани мундаг хэрэглэгчдэд үйлчлэх утастай болохын тулд доор хаяж 50-аас одоо 150-60 сая төгрөг багтаа штэ гардаг байсан. Энэ проблемыг бид нэр шийдсэн компани байна. Яаж шийдвэ? Товчоор. Товчоор бол ерөөсөө үүлэн систем гэж ярьдаг те. Cloud. Техникийн асуудал тийм. Бүх техникийн асуудал бүх инженери чи манад байг. Та нарт өрөөнд чи интернет л байгаа бол тэр газрыг яг л мобигийн 22 1950 руу залах гэр ямар байдгүй те. Тийм болгочих болно л гэж. За хоёр асуулт гарч иж. Нэг нь болохоор ийм санаа хүний талхад хаанаас орж ирдэг юм? Боломж олж харсан юм уу? Тэр асуудлыг хэрхэн хаана олж харсан? Тэгээ ер нь энэ бизнесийг эхлэхэд entrepreneur хүний хаана боломж харсан? Нэгт нь, хоёрт нь ингээд сонсонгууд чиний бизнесийг ингээд сонсгоод аюу их дэд бүтц шаардсан, аюу хөрөнгө шаардсан бизнес юм шиг сонсоод ер нь яаж эхэлсэн юм тэрийг? Хөрөнгө бол мэдээж маш их шаарддаг тий. Хөрөнгө их шаарддаг, аюулгүй байдал их шаарддаг, маш их өндөр одоо экспертүүдийн ажиллагаа шаарддаг. Миний аз болоход яг хамтран үүсгэн байгуулагч нар маань бол харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт 12-3 жил ажилласан мундаг инженерүүд байсан. Би өөрөө тим инженер биш. Гэхдээ би бас нисхийн инженер мэргэжилтэй. Тэгээд яг 3 инженерүүдийн л нийлсэн бизнес л дээ. Хэрэгцээг бол ерөөсөө мэдээж салбарт нь удаан байсан хүн харцсан байсан. Барууны тренд бол Монголоос төвлөө явж байгаа. Тэр тренд рүү бид нар очно гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр бас цоошин нэг тийм санаа бол биш. Гэхдээ гарааны бизнес ч юм уу entrepreneurship-ийн тухай дандаа ярьдаг хүний хувьд тийм ээ ийм clone market гэж ярьдаг хуулбарлах зах зээл тийм ээ аль хэзээ олж байгаа юм нэвтрүүлж авахыг яагаад сонгосон юм бол тийм ерөөсөө юм штэ бизнес хийн гэхээр заавал цоошин юм хийгээл манлайлал ах албагүй штэ тийм магадгүй манлайлдаг цоошин дэлхий дээр номер 1 болох бизнесийг дараа нь хийж болно штэ. Бизнес гэдэг бол айгүй их үе шаттай. Тийм учраас бидний хамгийн түрүүнд харсан юм гэхээр бид нар хамгийн түрүүнд найдвартай ямар бизнесийн моделийг ашигтайгаар ажилуулж чадах вэ гэдгээ анализ хийсэн. Тэгэл бид нар хамгийн одоо риск багтаар нь л орсон гэсэн үг. Ер нь бол компаниуд хөрөнгө босгохдоо яг ямар төвшөнд ямар цаг үедээ зориулж босгодог юм бэ? За хөрөнгө оруулалтыг бол дөнгөж эхлэж гинэ гэж босгох бол айгүй буруу. Эхлээд хэрэглэгч нарыг авчлаа. Одоо хэрэглэгч нарт
тэр чинь ингээд ер нь цаашаа тесрэлт явахад зах зээл нь бэлэн байна. Яг энэ бүх юм мэдрэгдсэн тохиолдолд хүчтэй өсөлтөд зориулж мөнгө босгох нь хамгийн зөв гэж бодож байна. Ер нь хэр эрсдэл авдаг вэ хэдэж өөрийгөө ингээд дүгнээд үзээ. Хоёул энтерпренеруудыг харлаа. Монголынхын ч мэдэн гадаадынхантай ч ажиллаж байсан. Чиний хувьд ямар гэж байна? Эрсдэл бол мэдээж өндөр авахгүй яах вэ? За зөвхөн хувийнхаасаа бодоод үзэхэд би нисхийн инженер мэргэжлэр Америк төгсөж ирээд MIAT компани одоо агаарын хөлгийн засвар үйлчлэгээний газар яг ингээл Boeing онгоцны инженер гэл ингээл анхнах одоо туслах инженер гэл орж байгаа л тий. Энэ дээр би бол ингээд 3 жил хагас орчим ажилласан. Яг ингээд айгүй олон хүмүүс гайхчихсан л та. Чи ингээд ийм ховор мэрэгчлээ тэгээд наадах дээр ингээд мэрэгжээ яваач яага юу харилцаа холбоо вэ гэдэг ингэжсэн. Миний хувьд бол хувийн маань карьер их том эрсдэл. Нөгөө талаасаа ч гэсэн Colpro дээр бол харддаг бас хамтрагчсан маань ч гэсэн карьераа нэлээд өндөр болгочоод дахиад ингээ гарааны бизнес эхлэх гэдэг бүх хүний л хувьд эрсдэлтэй. Миний баг мэдэх хамгийн том мэрэгчлүүдийн ажиллаа авч явах хэвээр мэрэгчлүүдийн нэг бол инженер хүмүүс байдаг. Гэтэл чи ажилласаа гарнаа гэж шийдэлж гарч ирсэн. Гэр бүлийнхэн яаж хандж ирсэн юм? Хүнд өөрийгөө батлах цорын ганц арга бол нэг юм хийгээд болгочих. Тэрнээс нааш эргэн тойрныхан чи эзэж тайвшрахгүй шүү дээ. Гэхдээ магадгүй залууч хэлж магадгүй. Гэхдээ надаа эхлэхийн тулд нэг хэдэн төгрөг хэрэгтэй биш үү? Тийм офис авах хэрэгтэй байна. Нэг ажилчид хөлсөж мөн чам шиг ингээд энэ офис сууж байгаа хүмүүс шиг ингээд өөр ингэсэн ажилчтай болчмаа. Тэгж хэллээ хөө. За хөрөнгө оруулалтыг бол шууд мөнгө авснараа чи өөрийнхөө нөөц болцоог тэр мөнгөөрөө авна гэдэг бол айгүй хэцүү. Магадгүй чи хөрөнгө оруулагч хайж цэвэр кэш тэ бэлэн мөнгөний араас явж ирснаас магадгүй өөрийн гэсэн нэг офстой доороо нэг 2 ажилтнтай өөр хүнтэй партнерлчүүл яасан. Тийм зөв нөөцтэй хүнтэйгээ очиж партнерлах нь мөнгө босгоод тэрүүгээрээ нөөц худалдаж авахаас хэд дахин илүү ашигтай. Гэж юм уу те. Окей. Тэгэхээр нөгөө би хаашаа явах гэдэг нь өгөхлөөр 3 залуу гарч ирлээ. За та хэд анх хэдэн төгрөгөөр эхэлсэн? За бид нэр анх бол нэг 60 гаруй мянган доллар гаргаж ирсэн. Хаанаас гаргасан? За ерөнхийдөө бол хувийн нөөцөөс шавхсан гэж хувийн нөөцөөс. Энэ мөнгө нь бас шууд нэг дор шаарддаг учраас хэр удаа энэ ч айгүй гоё юм гарч ирж байна тийм үү? Хүмүүс тэгдэг хөрөнгө оруулалт хэрэгтэй $60,000. $60,000 гүхэн авчраа өгчихгүй хэр хугацаанд зарсан жишээ. Бид нар бол заа нэг ихний жил хагастай бол $60,000. Суулаад. Юунд зарцуулсан бэ тэр? За дид бүтэц тоног төхөөрөмжүүд. Танай бизнесийн угаасаа хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай юм дид бүтэц тийм үү? Мэдээж тийм. Сервер авна гэсэн үг. Тийм мэдээж одоо серверийн өрөөнүүд байна. Цаашаага бид нэр бэкап серверүүд байна. Одоо жишээ нь манай 3 давхар бэкаптай байдаг. Хамгийн одоо артлын бэкап нь жишээ нь Amazon Web Service дээр ч юм уу тий. Байгууллагын борлуулалт гэдэг зүйлийг аюу их цаг хугацаа маш олон ингээд уулзтууд маш олон бичиг цаас болж иж арай гэж хийгддэг тий. Энэ циклийг зарим компаниуд тооцоолохгүйгээр маш бага мөнгөтэй төрүүлж ороод тэгээд эхнийхээ гэрээг хийх гэсээр идэлмждаг юм. Иймэрхүү тохиолдол. Тий. Ашигтай ажиллах уугүй юу гэдгийг урьдчилан яг нарийн тооцоолоход аюу хэцүү. Тэгэхээр өөрийнхөө мөнгөний боломжинд харуулаа айл болох удаан хугацаанд ашиггүй байна гэж тооцоол дайраад орох юм. Жом шиг бай. Гарааны бизнес болгон мөнгө босгох хэрэгтэй юм уу? Чи одоо мөнгө босгох гэж үздэг үү? Наадах тэр чинь шууд хэлэхэд бол үгүй. Гарааны бизнес хийж байгаа бол чи өөртөө ямар нөөц болцоо байна бүгдийг шавах хэрэгтэй. Ажлаасаа гарахгүй цалин дээрээ гүрийж тогтох хэрэгтэй. Чамд зарж болох юм байвал тэднэрийгээ зарах хэрэгтэй. Чи мөнгө хэмнээд ингээд айгүй хэмнэлттэй хамтхан офис дотор явах хэрэгтэй бол явах хэрэгтэй. Хэр удаан чи мөнгөө тисч чадчихээн тэр хэмжээгээр компани ч бат бих болно л гэсэн үг. Мэдээж яг хэрэгтэй юм дээр нь бол зөв цагтаа хөрөнгө оруулалтыг авах хэрэгтэй л те. Гэхдээ л ерөөхдөө ярихад үгүй. Ер нь чи одоо хувь хүний зуршлыг энэ төр яривал ер нь энтерпренер хүний үед яаж юм олон төслийг авч байна. За төслийг амжилттай авч явна гэдэг үл ерөөсөө чи хамтрагчтайгаа хэрсэн ажиллах вэ гэдэг байна. Тэрнээс ганц хүн бүгдийг нь оройлоод бол явахгүй шүү дээ. Тэ? Одоо жишээ нь Colpro дээр бол би өөрөө CEO биш. Манай хамтрагч үнэхээр мундаг CEO хийж байгаа. Яг бусдын хийж чадахгүй, яг өөрийнхөө хийж чадах тэр хувь нэмрийг аюу зөв цагт оруулаад явах юм бол танай хамтрагчд чинь өөрөө асар их хүч байгаа. Тэрийг л сайн балансалж одоо хүмүүстэй ажиллах нь гол нууц гэх юм. Гол нууц нь. Тэгэхээр миний нэг хараад байгаа юм чи бол зам давчлах шаардлага аюух байсан. Бизнесүүдэд хэрхэн зарах вэ тэр тухай ярьж байна. Багийг хэрхэн менежлох вэ тэр тухай ярьж байна. Үүсгэн байгуулагчийг яашгүй
Чи хувь хүнийхээ хувьд тэгвэл өөрийгөө ингэж зам тавьчлах мэдлэг чадвартай болохын тулд юу гэдэг юм өдрөл. За, ерөөсөө хоёр л том нууц гэх юм уу байгаа. Нэг нь болохоор дандаа өөрөөсөө мундаг хүнтэй ханил. Хамтрагч нар дотроос чи хамгийн ухаантай, чи шууд CEO болохоор хэмжээний байвал ер нь бол муу баг байна гэсэн үг. Хамтрагч нар чи чамаас хурдан өгчдөг хүмүүс байвал чи зам товчулж асар их мэдээллийг аавна. Тэгснээрээ тэгээ тийм хүмүүстэй хамт юм хийгээд тахаар чинь чи алдаагаа хүртэл хурдан засна. Чиний алдааг хүртэл баг гаргахаас ч өмнө чамд хийлнэ. Хоёрт нь болохоор ерөөсөө л ном унших юм шиг санагддаг. Янз бүрийн MBA-д явбал 2 жил алдчихсанд орвол айгүй сайн хитэн ном уншичаад тэгээ ялангуяа ажил дээр чи яг өнөөдөр холбогдож магадгүй ном уншвал бүр сайн. Тий. Нөгөө эцэст нь асуултыг асуултаа мэдж байгаа. Мэдж байгаа. За би шуудалч тий. Тэшүүд их хамгийн том санаж. За би хүмүүсээс дандаа асуудаг мөртлөө өөрөө ерөөсө бодог юм байна тий. Гарааны бизнес, стартап гэдэг шинэ үг гарал, entrepreneur гэдэг шинэ үг ингээл нийгэмд тархаал. Инхээр хүмүүс нэг юм мундаг гарааны хамтлаг юм, гаражны хамтлаг байгуулсан юм шиг юм, кафе юм хийж байгаа юм шиг бодоод идэг. Яг үндэ ингээл гадаа барилгын бизнес ямар байна те? Доор ингээл буусны хуанц яаж ажиллаж чинь. Яг энтэй адилхан л бизнес шүү дээ. Гарааны бизнес гэдэг чинь. Тэгэхээр мэдээгээр ингээл 3 сая доллар тэнд босглоо, 10 сая тэнд доллар босглоо. Тим VC-тэй танилцлаа гэхээр тэр компаниуд илүү мундаг юм шиг харагдаад идэг. Яг тэрний араас хөөцөлдөж, ийм мэдээний араас хөөцөлдөж явах нь бол компаниудын хамгийн том алдаа. Тэгэхээр ерөөсөө л эн чинь тийм нэг гайхуулаад байдаг, зөвхөн мөнгө босгохын төлөө зүтгэдэг зүйлөө шиг чинь нөгөө бидний өдөр тутмын амьдралаа зогоох гэсэн хөдөлмөр. Тийм шүү дээ. Тэ эргээд хэлэхэд миний хамгийн том алдаа бол би бизнесээ нухчихын оронд бүтэн жил хөрөнгө оруулагч нартай хаана танилцаж болох вэ гэд үйл ажиллагаанууд хийсэн явж исэн. Тийм тохиолдол байгаа. Тэр нэг жил бол миний хувьд алдаа байсан. Бүх оролцогч нар дандаа Twitter-ээр эдрэг явчихна. Энэ доор гарах чи тий. Гарах чи тий. Асуугаач ээ. Ярилцаач суугаач ээ. Кофегийн цаг авч суугаач тийм ээ. Тэгээ дандаа илдгээрээ манай зочдтойгоо холбоо өрөөрэй. Энэ удаагийн зочин Идэр од байла. Дараа уулзлаа бүгдээрээ баяр та.